Цагдаагийн албаны тухай хуулийн их бичвэрийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр их Жанжин Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Улсын их хурлын дарга инх болд, Улсын их хурлын дэд дарга нямд орж, Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга Раднасид, засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд Бямцогт, цагдаагийн ерхий газрын дарга цагдаагийн хурандаа инх төр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн нийслэлийн болон цагдаагийн ерхий газрын удирдлагууд, цагдаагийн ерхий газрын үе үеийн дарга нар байсан юм. Цагдаа офицер ахлагчдын амрыг ирээ. Ёслолын ажиллагааны эхэнд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын төрийн далбаа цагдаагийн албаны байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ. Цагдаагийн албаны тухай хуулийн их бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааг цагдаагийн ерхий газрын дарга цагдаагийн хурандаа инх төр нээж үг хэлсэн юм. Дараа нь Улсын их хурлын дарга инх болд үг хэлж цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнд мэдчилгээ дэвшүүлээд цагдаагийн албаны тухай хуулийн их бичвэрийг засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Бямцогтод гартуулж өглөө. Шинэ хуульд цагдаагийн албан нь гэмт хэрэгтээ тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн гурван үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өгсөн. Мөн цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалт нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, орон нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын нэгж бүрэлдэхүүнээс бүрдсэн ийм бүтцтэй байхаар хуульчлан тогтоосон. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ шаардлагатай уялдуулах үүднээс цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэх үедээ иргэнд хүндэтгэлтэй хандаж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг эрмэлзэх үүргийг энэ хуулиар хуульчилж өгсөн. Цагдаагийн албан хаагчид цагдаагийн дээд, дунд, бага цол олгохоор тусгаж, тэтгэвэр тогтоолгох насыг цолны байдлаас хамааруулан ялгууртай байхаар хуульчилсан. Хууль зүйн дотоод хэргийн сайд Бямцогт цагдаагийн албаны тухай хуулийн их бичвэрийг цагдаагийн ерхий газрын дарга цагдаагийн хурандаа инх төрд гардуулснаар цагдаагийн алба хаагчид шинээр тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэллээ. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах алба, замын цагдаагийн газар, хууль сахиулгын их сургууль, тусгай ажиллагааны газар болон нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн Баянгол дүүргэх цагдаагийн 1-2 дугаар хилтэс зэрэг Улаанбаатар цагдаагийн хүрээний алба хаагчид оролцлоо. Ёслолын төгсгөлд тугийн салааны бүрэлдэхүүн Жанжин Сүхбаатарын талбайгаас цагдаагийн албаны байлдааны туг, цагдаагийн албаны тухай хуулийн их бичвэрийг цагдаагийн ерхий газрын ёслол хүндэтгэлийн танхимд заллаа.